За guys. Тэгэд өнөөдөр өглөө Minecraft тоглох гэж байна. За тэгэд өнөөдөр өглөө ингийн Minecraft тоглохгүй хэдлээ. Өнөөдөр өглөө маш гоё биулдүүд юм биуллаа авчваа. Хэдүүлээ. Юу хийж сурна? Minecraft-а тэгж компьютер шиг болгож сурна. За тэгээд өнөөдрийн бичлэг ингээд эхэлж байна. За тэгээд нэг иймэрхүү байдалтай явж байна. За тэгээд өнөөдрийн бичлэг рүү орцгоё. За энэ компьютер би нэг ориг Майнкрафтыг тэгж юу болгож чадахгүй. Тэгж компьютер шиг болгож чадахгүй. Яг гэвэл надад ориг Майнкрафт би суулгаж чадахгүй. Би чаддгүй. Тэгээд энэ Craftsman-гийн Майнкрафтыг яаж ийм гоё болгох вэ гэвэл за байж эхлээд бүх юмыг ингээ энгийн байдал бүх юмыг энгийнээр нь ярьж чадхаа болчлоо. Бүх юмыг энгийн болгоё. За хэдлэнгийнх нь энэ Craftsman бол ийм Minecraft ихэндээ байдаг. Ихэндээ ийм Minecraft байдаг. За хэдүүлээ. Эхнийх нь болохоор голдоо тэгж нөгөө нэг дөрвөлжин цэгтэй болгох юу байгаа. Тэгээд энийг яаж гаргах вэ гэхээр бид нар геймээ паузлж агаад settings руугаа ороод тэгээд доошлуулад энэ товч дээр дараад тэгээд энэ дээрх нь ингээд товч байгаа заяа. Энэ товч гэснийг нь crosshair руу оруулах юм бол ингээд хажууталтаа ийм сэлэмний юутай олчихно. Сэлэмний товч тэгээд ийм хурууны товчтой олчихно. Тэгээд энэ сэлэмний товч дээр дараад блоко устгаж бас юм цохиж болно. За байж энэ сэлмээрээ юм цохиж болно. Сэлмэн ингээ юм цохиж бас юм ивдлэн. За тэгээд дараагийнх нь болохоор энэ дээр байгаа position гэд миний дэлгэцэн дээр байгаа юу гаач. Энийг яаж гаргадаг вэ гэвэл settings руугаа ороод game гэдэг руугаа орно. Байж. За settings руугаа ороод тэгэд энэ settings руу орохоор game дээр байна. Game-ээ доошлуулад энэ show coordinates гэдгийг нь ингээ show coordinates чи ингээ off байж гин. Off-ыг нь on болгонгууд энэ чи ингээ position гэд гараад ирнэ. За харин ингээ show coordinates-а унтраачих юм бол ингээ юу нь байхгүй болчихно. За тэгээд дараагийнх нь болохоор яг жинхэнэ компьютер мэт харагдуулах юм. За тэгээд энийг яаж хийх вэ гэхээр за settings руугаа ороод видео гэдэг дээр нь дарж ороод видеого доошлуулангууд энэ үе profile гэдэг байгаа. Энийг Poctos Classic болгоно. За тэнгууд энэ үлддэг юм ингээ доороо гараад ирнэ. Тэгэд харахад ингээ яг компьютерийн Minecraft-ийн юу шиг болчихно. За тэгээд нөгөө нэг өмнөх бичлэгүүд дээр оруулсан нэг resource pack байгаад тэр resource pack нь энэ нөгөө нэг энд байгаа энэ хамгийн доорогоор resource pack байгаад Java V1.20 гэдэг энийг татхаар нөгөө нэг яг жинхэнэ компьютер шиг болдог.
За тэгээд энийг яаж хийх вэ гэхээр та нарт эхлээд энэ юу хэрэгтэй? Java Edition mod for Minecraft гэдэг нь хэрэгтэй. За тэгээд энийг болохоор юунаас татсныг нь мэдэхгүй байгаа, ямар тач татаад өгсөн. За тэгээд татаж болдог үгийг нь харуулъя. За бичээтэй. Java for Minecraft гэдэг. За энэ байна. Энийг татаж аваад тэгээд за тэгээд энийг татаж авчаад тэглээ ийшээгээ ороод тэгээд энэ Vanilla Deluxe Java Mixed нэмэх PvP гэдэг энэ ийшээ ороод тэгээд launch энэ анх download байдаг. Download гэж байдаг. Тэгэд энэ download буюу татаад тэгээд launch MCPE болгоод тэгэд энэ дээр дарангуут ингээ Minecraft руу ч орно. Тэгээд import start гэж гарч ирнэ. Тэгээд World-оо нээж их авцтаа л энийг оруулах боломжтой. World-оо нээж ихтэй энийг оруулаад та нар тэгээд resource pack руу ороод яа. Тэгээд доошлуулад юм уу дээшлүүлээд нэг юу байгаа. Саяны хийсэн нэг Java юу ч гэлээ. Java нэг 20 гэдэг юм орж ирнэ. За тэгээд тэрийг суулгачвал яа. За байж би та нарт тэрийг оруулж харуулъя. Waiting. Гараач ээ. Би дараадах юм. Миний Minecraft жоохон гацтай юм. Би гарьяа ой. Йоо, арай гэж гадаг нэ. Оо энэ одоо. Надад энэ тэнэг бохгүй юу? Зя. Тэгээд саний resource pack-а оруулангууд гоё компьютерийн Minecraft-ыг болон за байж байгаа. За Create New World дээр орж байгаад за ихдээ одоо гараад за одоо нөгөө нэг Java Edition for Minecraft юу. За тэгээд энийг за яах вэ ингээд та нар заавал энийг суулга гэж байгаа чинь эн чинь ингээ хүссэн ингээ өөр team resource pack-уд байгаа шүү. За тэгээд ийм байгаа. Тийм байгаа шүү. За тэгээд launch MC download хийгээд launch MCPE болгоод за тэгээд launch MCPE дээрээ дараад тэгээд yes гэдэг дээр нь дараад тэгээд шууд яана. Тэр ингээ import started гэж байгаад одоо итлээ юу л ороод resource pack руу ороод тэгээд энэ доор чи ингээ энэ resource pack-а нэмээд за тэгээд world руу орно зөө. За тэгэж за тэгээд одоо ороод харахад бол гоё тэр ингээ эхлэх нь ч гэсэн ингээ компьютерийн Minecraft гоё ингээд эхэлнэ. Ийм байдлаар эхэлнэ гэсэн үг. За тэгээд generating world хийгээд loading хийгээд за world руу оруулаад тэгээд энэ нөгөө нэг хажуучсан байдаг нэг юм дөрвөлжин юм дотор нөгөө нэг 3 цэг байдгийн гаднаас ингээ тэрийг ингээ байхгүй болгоод онод нь ингээ зүгээр цэг байгаа. Тэр цэг дээр дарангуут ингээ гоё
оригинал Minecraft чиг болно. Тэгэд ингээд яаж болно? За тэгээд энэ харахад энэ торрентын хэсэг ингээд гоё Minecraft чиг болно. За байж creative нь бас нөгөө нэг юутайгаа адилхан. За ингээд game menu ч гэсэн адилхан. За байж танарт юм харуулах гэсэн. За тэгэд creative болгоод тэгэд ийшээгээ харахад ингээ юм гоё болчихно. За тэгээд энэ pickaxe-ны зурагтай тэгээд N гэсэн юм угаад энийг ингээ N байлгах жахад байна штэ ингээ item-а ингэж авна. За тэгээд нэг A болгож байгаа зураастай байх юм бол авах гэж байгаа item дээрээ дараа шууд тэрийг авчдаг байгаа. Одоо би ямар ч катгүй явна шүү. За харжээ. Let's go. Тэр ингээ шууд ячдаг байхгүй. За тэгээд тэгэд нэг иймэрхүү байна. За тэгээд өнөөдөр би танарт ингээд Minecraft-ыг яаж юм гоё болгох талаар зааж өглөө. За тэгээд За тэгээд өнөөдөр ингээ Minecraft би танарт ингээ Minecraft-ыг яаж ингээ гоё юу болгохыг заалаа. Гоё тийм компьютер шиг болгохыг заалаа. За тэгээд нөгөө нэг миний YouTube channel-ыг хайгаад тэгээд Weave channel руу ороод тэгээд пост руу ороод ямар бичлэг хийх вэ гэд нэг пост байгаа. Тэрэн дээр та нар сайн юугаа бичээрэй, коммент бичээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ үрээд өндөрлж байна. 12 минут 27 За ингээд өнөөдрийн бичлэг энэ үрээд дуслаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр зүр баяртай. Bye. Like, subscribe, comment, please. За тэгээд өөр хэлэх юмгүй дээ. Баяртай. Let's go.